За 56.4% одоо хилцгийг одоо дэмжлээ. Одоо энэ бол одоо манай Монгол улсын ерөнхийлөгч их хуралд ажлаа тайлгнах ёстой. Тийм одоо үүрэгтэй байхгүй юу? Тэгэхээс биш ерөнхийлөгч их хурлыг хяндаг байгууллага биш. Тамийн газрын энийг мэдэрэ хэдэн ерөнхийлөгчтэй байгаагаа бид нар ерөөсөй ойлгохгүй болчиход байна шүү. Дээрэс нь их хурлынхаа эсрэг байдаг их хурлын даргыг эсэргүүцэж байна. Нэгдүгээр энэ их хурл бол Монгол ардын намын их хурл биш. Энэ их хурл бол бүх ард түмний их хурл шүү. За би мэдээлэл дуусгач 56.4% бол дэмжиглээ. За Монгол улсын одоо түүхэнд одоо анх удаа тухайн одоо ёс зүйтэй холбоотой асуудал тэр дундаа одоо хариуцлагын асуудал тэр дунд ёс зүйтэй холбоотой асуудлыг бол дэмжлээ. Одоо их хурлын босгод авуулж байна гэж ойлгож байна. Хилцээг нь дэмжсэн. Одоо хилцүүлгийн явцад бас гişүүд зарим заалтыг нөөцлөе гэж ярьж. Тийм одоо ерөөсө хилцхийг одоо дэмжинэ гэдэг чинь хилцээ цаашаа явна. Асуудлыг одоо хэрхийг ямар одоо томьёоллууд гаргахын хэрхэн одоо хариуцлагыг юу гэж тодорхойлохын гэдэг асуудлуудаа бол нэлээд тодорхойлох хэрэгтэй. Одоо бол ерөнхийлөгч Монгол Улсын ерөнхийлөгч болон ерөнхийлөгчийн институцийн альва асуудалд бол одоо мэдээж саналаа гаргасан, хуулиа өргөн барьсан. Одоо ерөөсөө их хурлын бүр ирэх шүү дээ. Тэр их хурлын гишүүд маань өөрсдөө тодорхойлоод өөрсдөө одоо хэрхийг шийдээд л явах асуудал үлдээ гэсэн. Ямар ч байсан улсын их хурлын гишүүдтэй одоо бүгдэнд нь нэг ялангуяа дэмжсэн санал гаргасан гишүүдтэй бол ерөнхийлөгчийн институцээс талархалтай хандж байгаагаа илэрхийлээ. Мэдээж одоо сонгогчдийнхоо иргэдийнхаа байр суурийг одоо илэрхийлж одоо энэ асуудлыг ямар ч гэсэн хилцэх ёстой юм а гэдэг шатыг бол давуулж шүү дээ. Тэгэхээр одоо энийг хилцээд явна шүү дээ. Одоо өнөөдөр батлах гэдэг асуудал биш. Тэгэхээр хилцүүлгийн шат нь магадгүй тэр зарим нэг эргэлзээтэй асуудлууд байгаа зүйлүүдээ бүгднийг тайлаад илүү сайн зөвшөлтсөөд аль нь илүү сайн зөв зохистой байх юм бэ? Аль нь илүү парламентын дархлаа бэхжүүлэхэд хэрэгцээтэй байх вэ гэдэг асуудлуудаа шийднэ гэсэн үг.